Сайн байцгаана уу? Өнөөдрийн Монголд болсон явдал цувралдаа Ховд аймгийн нэгэн сумд болсон 2023 оны 1-р сарын 5-ны өдөр шүүхийн албан ёсны шийдвэр гарсан эмчийн буруутай үйлдэлээс болоод жирэмсэн эмэгтэй нас орсон хэргийн талаар ярьж болно. За уг хэргийг шүүхийн шийдвэрийн захим цангаас шийтгэх тогтоолыг уншиж өргөж байгаа бөгөөд айхтар том хэрэгүүд нь бол зөвхөн гадаад улсад биднээс хол болтгүй маа. Энтэй мөр зэрэгцээд яг ижил тийм харамсалтай хэрэгүүд болж байдаг гэдгийг анхааруул сэргийлэх зорилгоор таниулан хүргэж байгаа болно. Мөн өнөөдрийн хүргэх хэрэг нэмэлийн хүнд хэрэг болсон учраас эмзэг мэдрэмтгий хүн эсвэл ойрхон төрсөн удахгүй төрхөөр бэлтэж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг аль болох сонсохгүй байсан нь дээрээ гэж зөвлөё. За ингээд шууд хэрэгтэй авах юм бол яллагдагч нь 2021 оны 4-р сарын 30-ны өдөр сумын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт их ойрх эмэгтэйчүүдийн эхэмчийн өрөө гүйцэтгэжсэн. За амь хоригч эмийн төрөлтийг удирдахдаа Ариул мэндийн сайдын 2022 оны 42 тоо тушаалаар батлагдсан жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зам удирдамжийг баримталж ажиллаагүйгээс за умаан баслалтын хүч ургийн төрүүлсэн хэсэг түүний эхийн Арцагт тохирч доошилж буйг одоо хянаагүй ургийн төрөөсийн хэсэг болох одоо толгой хэмжээс нь эхийн арцгийн хэмжээстэй үл тохирсны улмаас төрөлтийн саталтай байсныг ялган онцлоогүй. Төрөлтийн 1-р үеийн төгсгөлд ургийг вакуум таталтаар хүчлэн төрүүлсний улмаас эхийн умаа урагдах, ургийн бүтээлт гүнзгийрэх, хүндрэл үүссэн. Төрсний дараа эрт үед умаа урагдлыг хугацаа алдалгүй уншилж мэс засалд оруулаагүй болмаас богино хугацаанд их хэмжээний цусалтын дайралгад орж их хэмтсэн байна. За мөн ялгаагүй неранд хүнд бүтэлтэй улмаас зунгагаар хахах хүндрэл үүсэж сэхэн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүн өгөлгүй нас орсон буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас их олон нера нас барсан одоо ийм гэмт хэрэг холбогдсон байгаа. За тэгэхээр ахаад нөгөө товчлоод нэг тайлбарчих юм бол ерөнхийдөө бол айгүй том ураг байгаа. Ургийг хүчээр одоо кесар хаалгаар төрүүлэх байсан ч гэсэндээ хүчээр төрүүлснээс болоод их бол харамсалтайгаар цус алдаж нас орсон байгаа. Ийм хэргийг ерөнхийдөө эмч нарын мэдүүлэг, за тэгээд нөхрийнх нь мэдүүлэг зэрэгээс хэмжээгээр тайлбарлаад явах болно. За хамгийн нэн тэргуунд нөгөө ургийн вакуум таталт гэж нэг ийм эрүүл мэндийн ойлголт ярьлаа шүү дээ. За үүнийг тайлбарлаад өгөх юм бол англиар vacuum extraction гэж нэрлэдэг. Эсвэл бас ventouse delivery гэж нэрлэдэг юм байна. За энэ нь бол төрөлтийн үеийн туслах арга хэлбэрийн нэг. Энэ аргыг эмч төрөлтийн 2-р үе буюу за эхийн хүчлэх үе сунжрах буюу удаан нэг дүлэлт хийснээсээ болоод ядраад тэгээ сунжирсан байгаа үед нь за хүүхэд төрөхөд хүндрэл үүссэн үед тус бүр хэрэгэлдэг юм байна. Энэ ургийн вакуум таталтын үеэр яг юу хийдэг вэ гэхээр эмч эхийн умаа хүзүү бүрэн нээгдсэн үед вакуум сорогч төхөөрөмж вентус ашиглаад за хүүхдийн толгойн ар хэсэгт зөөлөн сорвуулаар нааж агаарыг сорж вакуум үүсгэж одоо бэхлээд за дараа нь их хүчлэх үед эмч вакуум төхөөрөмжийн тусламжтайгаар зөөлөн татаж хүүхдийг гадагшлуулахад одоо ингэж тусалдаг ийм ерөнхийдөө бол нэг юм үйлдэл хийж гаргадаг гэсэн үг. За ямархуу үед хэрэгэлдэг вэ гэхээр эхийг одоо хүчлэх хугацаа буюу дүлэх хугацаа нь хэд их удаашраад тамиргүй болсон байгаа үед нь за эхийн зүрх амьсгалын байдал муудаад члэх боломжгүй болсон үед нь эсвэл нь ургийн зүрхний цохилт муудаж хүүхдийг хурдан гаргах одоо шаардлага үүсчихсэн байгаа үед бол хэрэгэлдэг юм байна. Харин ямар тохиолдолд хэрэглэхийг хориглох вэ гэхээр хүүхдийн толгой буугаагүй буюу төрөх суугт орж ирээгүй байгаа үед нь за 2-дугаарт 34-7 хоногоос өмнөх дутуу төрөлт буюу хүүхдийн гавлын яс хэврэг байгаа үед. 3-т нь л ургийн байрлал хэвийн биш. Жишээлх юм бол дух нүүрээрээ төрөх гээд байгаа байрлалтай байгаа үед бол тус хэрэглэхийг хориглодог юм байна. Үүнээс үүдээд ямархуу хүндрэл бас үүсч болдог вэ гэхээр хүүхэд талдаа толгойн арьс нь доорох хаван цус хуралтай үүсч болно. За маш ховоргон тохиолдолд бол гавлын дотор цус харгалт үүсч бас болдог юм байна. Харин их талдаа ямархуу хүндрэлүүд үүсгээд байдаг вэ гэхээр трэ умаан хүзүүний урагдал бол үүсэх талтай байдаг. За мөн төрсний дараах цус алдалт үүсгээд байдаг гэсэн. За эхний хэсэг нь нөгөө
товч тайлбараар бол яг энэ ижил шалтгаанаар нас орсон гэдэг жийсэн шүү дээ. Гэхдээ зөвхөн нөгөө нэг энэ хэрэгтэй холбогдуулаад би гарах хүндрэлүүдийг ярьсан байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн муу юм байна гэж ойлгож болохгүй, бас зөв заалттай за туршлагатай эмчийн гараар хийгдэж байгаа энэ вакуум таталт нь бол ээж хүүхдэд аюулгүй за маш үр дүнтэй аргуудын нэг юм байна. За тэгээ нэлээд уламжлалт арга гэж бас явдаг юм байна. За ингээд уг хэрэг явдал нийт 5 эмч ерөнхийдөө бол ээлж дараалаад дурддагдана. За номер 1 тулыг нь их барьсан гол их эмч нь буюу бид шүүгдэгч эсвэл одоо хэрэгтэн гэд яриад явна. За ингээд хоёрдугаар эмч нь болохоор эмнэлгийн эрхлэгч эмч, за эм зөөж, цусны бүлэг тогтоох эмч, за ерөнхий хагалгааны эмч гэд олон эмч нар дурддагдана. За тэгээд нэмээд нэг хоёр сувилагч бол байгаад байгаа. Ингээд нийтдээ бол бараг 7-8 хүний мэдүүлэг орсон ийм шүүхийн тэмдэглэл тогтоолгосон байлээ. За шүүгдэгч эмчийн хувьд бол Монгол улсын иргэн 38 настай эмэгтэй хүн байгаа. За дээд боловсролтой хүний их эмч мэрэгжилтэй ам бол тавуулаа буюу нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. За урд нь яаш шийтгэжсэн гэж байгаа. За тэгээд эрүүл мэндийн хувьд одоо сэтгцэн эрүүл мэнд болон биеийн эрүүл мэндийн хувьд бол аль талаар хэрэг хариуцах бүрэн чадвартай юм хүн байна гэдэг тодорхойлт байна. За өмнөх эргүүдийг уншаад үзэхээр ял шийтгэдэж байсан гэдэг нь тодорхой нөө зүйл залтуудыг тусгацсан байдаг. Энэ эрүүгийн тусгай зүйл за тийм тэдийн тэдгээд тэрнгээр нь би нөгөө хайчдаг байсан болохоор ерөнхийдөө ямар хэрэг үйлснэг л мэдэж болоод исэн. Харин энэ дээр бол тодорхой нарийн мэдээлэл тусгагдаагүй. Гэхдээ ямартай ч ямар нэгэн байдлаар ял шийтгэл эдэлж исэн ийм эмч хүн байгаа. Өдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ийм мэдүүлэг ба хамгийн түрүүнд бол одоо ерөөсөө шүүгдэгч мэдүүлэг өгч ин гэсэн үг. Хохирогч миний хяналтад байсан юм аа. Би эмч мэргэжлэр 11 жил ажиллаж байна. Хяналтын явцад хагалгааны заалтгүй өвдөлт өгч байх үед их уургийг үнэлнэ. Би гин бургийн үйлдэлээ бол ойлгож байгаа. Урд өдөр нь үзэж бактерийн гаралтай өрсөлдөй байна. Шинжилгээ өгөх шаардлагатай байсан. Учираас ингээд шинжилгээний хариу үдээс хойш гараад түүнийг уншсан. Шүн дуудлагаар ирэхэд их дүлэлтийн сулраад бол аль хэдийн орчихсон байсан. Нэрийн хувьд ургийн бичлэг тасралтгүй хийх ёстой байсан. Хийгдэггүй байсан. Намайг төрүүлээд аарсагт асуудал үүсэж цус алдалтын улмаас бол нас барсан. Жирэмсэн үед яг хяналтанд орно гэж байдаг шүү дээ. За тэгээд энэ хяналтанд орсон эмчийн хамгийн ихний мэдүүлгээр бол эхэлж байгаа. За хохирогч миний хяналтанд бол байсан. Би эмч мэргэжлэр 11 жил ажиллаж байгаа юм хүн юм аа. Хяналтын явцад хаалгааны заалтгүй өвдөлт өгч байх үед их ургийг бол үнэлнэ. Би гин буруугийн үйлдэлээ ойлгож байна. Урд өмнө нь үзэж бактерийн гаралтай өрсөлдөй байна. Шинжилгээ өгөх шаардлагатай байсан. За ингээд шинжилгээний хариу бол үдээс хойшин гарсан байгаа. Шүн дуудлагаар ирэхэд их хөдөлгөөний сулралд орчихсон байсан. Нярайн хувьд ургийн бичлэг тасралтгүй хийх ёстой байсан ч гэсэндээ хийгдэггүй байсан. Нярайг төрүүлээд аарсагт асуудал үүсэж цус алдалтын улмаас нь насварсан. Цус алдалтыг зогсоож цус сэлбэж амь насыг тогтворжуулж дараа нь хагалгаагаар урагдлаа онцлох боломжтой бол байсан юм шиг санагдаж байгаа. Их нэрээ энтгэд эмнэлгийн ажилчдын алдаа гарсан гэдэг нь бол тодорхой байгаа. Нэрэн эмч хүүхдийг үзэх ёстой. Нэрэ зунгагтаа хахаж эндсэн байсан. Хохирол төлбөрийг бол төлж барагдуулна. За талигаач миний сайн дүү байсан. Ар гэрийн хүмүүст бол эмгэнэл илэрхийлье. Хохирол төлбөрийг шүүгээс тогтоосон хэмжээнд төлж өгнө. Гин буруугийн үйлдэлтэй бол би огт маргахгүй. Тухайн үед авах ёстой боломжтой бүхэл арга хэмжээ авсан боловч эхийн амийг аварч чадаагүй. Тухайн үед хэрэгсэн эм тариа болон бусад зүйлийг асарч сувилагч нар байр цэвэрлэхдээ цэвэрлсэн байх. Эм тариа шингэн туслаар одоо 2 гар 2 хүлд зэрэг хийгдсэн. Тухайн их урьдан төрөхдөө том ураг хэвийн төрүүлж байсан. Давтан төрөлт тухайн үед коронавирусын улмаас хориод дэглэмтэй аймаг хүлээж авахгүй эмч нар нь ирж хагалгааг хийдэг байсан ийм уямаа гэдэг мэдүүлгийг өгсөн байгаа. За тэгээд тухайн хэрэг болсон шөнө эмнэлэг дээр 3 эмч байсан байгаа юм. За тэгээд жирэмсэн эмэгтэй биеийн байдлаас хамаарч бусад эмч нар одоо аймагаас за зарим нь бол сум дотроосоо ирсэн гэж бол ойлгогдож байгаа. Яагаад тэгэхээр уг тогтоолт аль эмч нь яг хаанаас хэдэн километр цаанаас ирсэн нь яг тодорхой тусгаагүй учраас за би өөрөө уншиж ойлгоснороо ингэж л одоо тайлбарлаж чадхаар байгаа. За мөн эмч болон нас орсон эхийн хооронд одоо нэг тодорхой харилцаа байсан байна. За нарийн тусгаагүй ч гэсэндээ за миний ойлгосноор бас жижиг сум учраас би бинийгээ таньдаг байсан болоо да гэж ойлгож байгаа. За энцэн эмэгтэй одоо эмэгтэй нөхрийн өгсөн мэдүүлгийг уншиж өгөх юм бол
2021 оны 4-р сарын 30-ны өдөр манай эхнэр төрхөөр эмнэлэгт ирэхэд шөнийн 00:30 минут болж байсан. За тухайн үед бол эмнэлэг дээр жижүүр эмч, мэс заслын эмч А, их баригч эмчээр О нар байсан. Эхнэрийг эмч нар үзээд төрх өрөө рүү авч орсон. Төрх өрөөнд орсноос хойш 30 минутын дараа сувлагч гарч ирээд надад Ц эмчийг аваад ирээрээ гэд хэлсэн. За би бол энэ эрэхтэй бол нөгөө эмч нарынхаа гэрийг бол хаана гэдгийг мэддэг л хүн байсан юм шиг байлээ. За тэгээд ганцаараа явж исэн. За Ц эмчийг аваад ирэхэд бол ахаад зөрүүлээд Б эмчийг аваад ир гэсэн байна. За тэгээ ахаа гэрлүү нь яваад Б эмчийг аваад ирсэн чинь үзлэг хийснийгаа араас Б эмч нь өөрөө гарч ирэнгүүтээ эм зүвчийг болон эмчийг аваад ир гэсэн байгаа. За ахаад нөгөө эмчийг аваад ирсэн чинь зөрүүлээд буцаага дахиад цусны бүлэг тогтоодог ажилтныг аваад ирээ гэ нөгөө Б эмч хэлсэн байгаа. За тэгэнгүүт нь ахаад яваад ирлээ. Ахаад нөгөө цусны бүлэг тогтоодог ажилтныг чи аваад ирсэн чинь ахаад А сувлагчийг нэмээд аваад ирээ гэсэн байгаа. За тэгсэн чинь тухайн нөхөр бол сувлагчийг бол би гэрийн хаана гэдгийг мэдгүй хамгийн ихэнд гарч ирсэн сувлагчийг надтай цуг суулгаад явуулсан. За ингээд эхэндээ бол гэрийг нь олоогүй нэлээ хайж агаад за тэгээ 30-40 минутын дараа эмнэлэгт ирэхэд за бүх эмч нарыг аваад ирээд дуусан цаг бол өвөрийн 4 цаг болж исэн. За ахаад товчлоод ингээд тайдад ойлгомжтойгоор хэлэх юм бол анх эмнэлэгт ирэхэд жижүүр эмч А болон О гэд нийтдээ 3 эмч байсан шүү дээ. За тэрэн дээр ээлж дараалан нөхөрт нэгээр нь цагсаар агаад С, Б, Э гэдэг 3 эмчийг авчруулсан. Үүн дээр нэмэлтээр эм зүүж, цусны бүлэг тогтоодог ажилтан. За тэгээд ахаад нэг А гэдэг сувлагч. Нийтдээ 6 хүнийг за яг эндсэн одоо эмэгтэйн нөхөр нь 4 цагийн туршид нэгээр нь эмнэлэг рүү зөөсөн байгаа юм. За тэгээд эмчнэр ээлжлэн одоо төрхийн өрөө рүүгээ ороод байхаар нь одоо би орё гэсэн чинь сувлагч нь оруулахгүй ингээ хаалганы хинт хаасан юм байна. За тэгэнгүүт нь шууд зөндөө олон хүмүүс ингээд авчраал нөгөө эмчнэр наан цаана гүгэл лагаш те тэнгүүт нь нөхрийн санаа зовоод нөгөө сувлагчийг чинь шууд түлхээд хаалгыг нь одоо шууд орсон байна. Тэгээ хамарт хүчил дөрвч 3 залгаад 3 ширхэг шингэн нэг ширхэг цус системээр залгачихсан байсан. Эмч хиймэл амьсгаа хийдэг багажаар амьсгаа ахуулгаар баатсан боловч манай эхнэр тухайн үед бол ямар ч мэдрэлгүй байсан. Тэгээд би таад хаалгаанд оруулах чачээ гэд хэлсэн боловч эмч нар бол одоо оройтчихсон гэдэг хариуг надад өгсөн гэж байгаа. За би төрхийн өрөөнөөс гараад буцаад ороод ирсэн чинь эрэгтэй эмчнэр нь бүгд өрөөнөөс гараад явсан. Эмэгтэй эмчнэр шалан дээр уйлаа сууж исэн гэдэг хариултыг өгсөн. За би хүүхэд хаана наа гэж асуусан чинь хүүхэд аппаратанд орчихсон байгаа гэж хэлсэн. За яг энэ бүх үйл явдал болоод дуусах үед бол үрийн 4 цаг 30 минут орчим болж исэн гэдэг энэ мэдүүлгийг өгсөн. За үүн дээр нэмэлтээр сүүл нь дахиад манай эхнэрийн 4 дахь төрөлт байсан. Манай эхнэр бол эмчийн хяналтанд төрөх өдөр хүртлээ бол ямар нэгэн огт асуудалгүй хэмээн л яриагаа одоо ургаас бойжулж исэн. Тэр өдөр шинжилгээ өг гэхээр шинжилгээ өгсөн хариу бол 14 цаг 30 минутанд бол гараад за тэгээд нөгөө анх мэдүүлэг өгсөн эмчид бол авчиж өгсөн юм байна. За тэгээд мэдээж нөгөө Монгол эмнэлэг хүүдэд явхаар жирэмсэн эмэгтэйтэй л уулздаг. Хөрүүдтэй огт уулздаггүй. Тэг тэр жишээгээрээ явсан байгаа. Эхнэр нь бол уулзчаа гарч ирэхдээ намайг ус ихтэй байна. Бусдаар зүгээр гэж хэллээ. Тэгээд өнөө шөнө баг өвдөх байхаа гэж хэлж гинэ гэж хэлэхээр нь нөхөр эхнэр хоёр ингээд гэртээ харсан байгаа. За эмч манай эхнэрийг чи хагалгаа хэлгэж яах гээд байгаа юм бэ? Өөрөөрөө дүрсэн дээр штэ гэд хэлээд явуулсан байсан. Хэрвээ хагалгаа хэлгэж болно гэж хэлсэн бол бид нар 21 оны 4 сарын 30-ны өдөр хагалгаанд оруулах юм гэж бодолтой ярилцж исэн өмнө нь. За цаашид бид нар бол хохирлоо нэхэмжлэнэ, сэтгэл санаа болон эд материалын хохирлооч гэсэн нэхэмжлэнэ гэсэн ийм мэдүүлгийг бол шатараалтайгаар нөхөр нь л өгсөн байгаа. За ингээд гэрчийн мөрдөн шалах ажиллагааны явцад одоо мэдүүлсэн буюу нөхрийнх нь турсан эгч нь бас тодорхой нэг хэд хэдэн эмнэлэг дээр очиж уулзахад нь цогтой явж исэн байна. Тэр хүний мэдүүлгийг уншиж өгөх юм бол манай бэр эм нь жирэмсэн байсан бөгөөд 2021 оны 4-р сарын 29-ний өдөр цайны цагаас өмнө эмчит үзүүлэхэд төрөх болоогүй байна гэсэн. За тэгээд бид нар бүгдээ бол гэртээ харьсан. Дахиад зовирлаад байна гэхээр нь бид 3 ахаад мөн л нөгөө эмчит очиж үзүүлсэн. Тухайн үед үзүүлэхэд нэг хуруу нээлттэй байна. Тийм учраас болоогүй байна гэсэн. За ингээд бүүнээр ахаа бутсан байгаа. За оройн ус гарсан. За тэгээ ус гарахаар нь
бид эмнэлэгт аваад эмнэлэг рүү дахиад очсон. За эмчнэр цааш өрөөрөө оруулаад бөмбөн дээр суулгаад за тэгээ хүүхдийг доошлуулах арга хэмжээг бол 1 цагийн туршид бол авсан. За тэгж байгаад өвдөлт эхэлсэн гэж бол одоо манай бэр уцаар бол бидэнд хэлсэн гэж байгаа. За дүүг хамгийн сүүлийн эмчийг дагуулж ирэхэд эмчнэр ирчихсэн хагалгаанд орно гэд за дотор ороод таг болчгоор нь манай дүү дайраад орсон. За тэгсэн чинь эмчнэр нь уйлаад сууж исэн. Эхнэр нь бас аль хэдийн нас орчихсан байсан. За тэр үед 4 цаг 30 минут болж исэн. Манай бэрд ямар нэгэн хууч өвчин огт байхгүй. Өчигдөрхөн 3 хүүхдээ хараа сууж исэн. Эмчнэрт итгээд өнөөдөр байхгүй боллоо. Ард нь жаахан 3 хүүхэд нөхөр нь үлдлээ. Миний харж байгаагаар л эмнэлэгт ямар ч зохион байгуулалт алгаа. Эмчнэр нэгнийхээ хуцсны дугаарыг мэдхгүй маш их хугацаа алдсан. Хүүхэд маш том байхад хүчээр төрүүлсэн. Хагалгаа хийгээгүйгээс ийм алдаанд хүрлээ гэж би бол харж байна. Эмчнэр урдаас мэдэж арга хэмжээ авах байтал зүгээр гэж явуулсаар байгаад ийм байдалд хүрлээ. Буруутай хүнд нь хариуцлагыг чамд тооцох хэрэгтэй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За ингээд нэг нэгээрээ дуудагдаж ирээд байгаа эмчтрийн гэрчийн мэдүүлгүүдийг нэлээд товчилж хүргэе. Яагаад тэгэхээр бол нэлээд нэг жоохон эхлэл хэсэг нь ойролцоо дундуурх нөгөө цухтааныг өрөөнд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өгж байгаа мэдүүлгүүд нь ч гэсэн нэлээд ойролцоо ингээд байгаад байгаа учраас ер нь дандаа товчин хүргэчихье. За хамгийн ихний эмчийн мэдүүлгийг хөрвөл тэр шүн эмэгтэйг цус алдаж байна гэх дуудлагаар ажил дээр ирэхэд их төрсний дараа шокийн байдалтай арьсан цайж уруулан хөхөрсөн байсан. Өвтрэнээс нь хэмжээний хар хөрөн өнгийн цус гарч умаа огт агшилтгүй байсан. Тэр үед гэрч ихэд гар хиллэг хийсэн ч гэсэндээ цус гарсаар байсан тул хагалгааны багийг яаралтай дуудах шаардлагатай гэж үзсэн. За энийг бол яг хэн өгсөн гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгийг нь бол тодорхой дурдаагүй ч гэсэндээ би бол нөгөө 2 дахь эмч байгаа шүү дээ. Б эмч эхлээд үзлэг хийчингүүтлээ араас нь нөгөө айгүй олон эмчнэрээ дуудсан тэр эмчийг бол гэж би бодож байгаа. За ингээд дараагийн эмчийн мэдүүлгийг унших юм бол намайг төрх өрөөнд ороход няраа дулаацуулах ширээн дээр их өндөр орон дээр байсан бөгөөд хүүхдийн амьсгал жигдрээгүй зүрхний цохилт 105-аас 110 байсан. За вакуум татал дээр төрсэн нэрэн толгойн орой хэсэгт хавдар үүссэн байсан ч гэсэндээ өөр гэмтэл илрээгүй бөгөөд нэмэлт эмчилгээ хийснээр амьсгал нь тогтворцсон. Аймаг руу эмчилгээнд явуулъя гэсэн боловч тээвэрлэх боломжгүй гэж үзээд тасралтгүй эмчилгээ хийлгэсэн ч гэсэндээ няраа маань 2 хоногийн дараа л насарсан гэдэг ийм мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энийг бол би сүүлд нь нөгөө бас дуудагдаж ирсэн няран эмч гэж би бодож байгаа. За ерөнхийдөө дахиад нэг эмчийн мэдүүлэг байгаа. Тэр дурдахтаа бол хүүхдийн толгой харагдаж ийсэн. За тэгээд төрөлд удирдах байсан эмч ураг том учраас гарахгүй байж мэдхээр юм байна. Тэгэхээр вакуумаар төрүүлье гэд вакуумаар төрүүлсэн. Хүүхэд гарахтаа бүтэлттэй байсан учраас сэхэн амьдруулах арга хэмжээ авсан. Их төрсний дараа сав жаахан агших гэж байгаад за тэгээд буцаад шууд суларч дахин агшихгүйгээр цус адаж эхэлсэн. Ихэд шингэн сэлбэх арга хэмжээ авсан боловч за 21 оны 4-р сарын 26-ны өдрийн эмчийн бичсэн үзлэгийг бодох аргачлалаар нь бодож үзсэн. Тэгсэн чинь 4 кг 480 г орчим жинтэй ураг байх юм байна гэдэг таамаглалыг бол гаргасан байна. За энийг яаж боддгийм бэ гэхээр умайн ёроолын өндөр нь 40 см, за хэвлийн эргэн тойрон нь 112 см байсан юм байна. Энэ хоёр тоог үржүүлж бодохоор ургийн урьдчилсан жин гардаг юм аа гэдэг тайлбарыг өөр яг мэдүүлэг дээр өгсөн байлээ нэмж. За ингээд эрсдэлтэй төрөлтөд том ураг тээсэн эхчүүд бол ордог. Амь хоригч болохоор эрсдэлтэй жирэмсний хяналтад хянагдаж байсан их ургийн байдлыг буруу үнэлсэн асуудал гарсан гэж үзэж байна гэдэг мэдүүлэг өгсөн байгаа. За энийг би бас яг хамгийн сүүлд дуудагдаж ирсэн юмч гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нөгөө хүүхдийн нярaan төрсний дараах байдлыг за тэгээд төрсний дараах нөгөө эмхтэн байдлыг гэж ярьсан учраас за тэгээд дээрэс нь хэрвээ өмнө нь байсан бол хяналтын дэвтэртэй танилцаад тэгээд за эн чинь бүр хүүе 4 кг 480 г орчим төрхөөр байгаа ийм урагтай юм байна шүү дээ. Шууд кесар хагалгаа төлөвлөе ч юм уу те. Тэгэхээр байсан байгаа хгүй энэ эмчийн одоо энэ ярьж байгаа мэдүүлгийг үзэхээр тэгсэн чинь аль хэдийн ийм зүйл болцсны дараа нөгөө ургийн грамыг нь жинлэж үтсэн байгаа хгүй. Тэгээ хамгийн сүүлд ирсэн эмч мэдүүлэгтэй бол жижүүр эмч яаралтай ирэх хэрэгтэй байна гэд. За тэгээд ирсэн төрх өрөөнд ормогцоо төрсөн эхийн төрх замаас цус алдсан байдалтай байхыг би олж харсан. Их цус алдалтын шокийн байдалд орчихсон. Би үзлэг хийж амжаагүй байтал их нас орчихсан гэдэг мэдүүлгийг өгсөн байна.
Эдгээр гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд бол эхийн байдал хүндэрч эмч нар яаралтай цус хэлбэх шаардлагатай болсон тул шинжилгээ хийж тохирох бүлгийг тодорхойлсон байгаа юм. За ингээд тухайн үед эмнэлэгт дадлага хийж байсан оюутнаас цус авч ихэд хийсэн ч үр дүн өгөлгүй их нас оржээ. Мөн өөр нэг гэрчийн хийснээр бол 2 дугаар бүлгийн цус залгасны дараа 1-р бүлгийн цусыг андуурч систем залгасан бөгөөд удалгүй эхийг одоо зүрх зогссон гэдэг таамгийг бол анх дэвшүүлж шүүх хурал дээр ярьсан байгаа. Тэгэхээр нөгөө нэг цусны бүлэг тогтоодог ажилтан аваад иргээд гэсэн шүү дээ. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь сумд цусны нөөц байгаагүй байгаа. Ерөөсө 450 мг л цус байсан байгаа. Тэрийг залгасан тэр нь 2 дугаар бүлгийн цус байсан. За тэгээ системээ огт салгаагүй байжгаад үргэлжлүүлээд цусны донор хэрэгтэй болсон. За тэгээ 1-р бүлгийн цус ч юм бол бүх бүлгийн цуснд таардаг гэдэг. За миний мэдгээр бол тийм заяа. За тэгээ тэгэнгүүтлээ шууд 1-р бүлгийн цус гэдэг цустайг нь мэдээд тэр цусны бүлэг тодорхойлдог хүнээрээ мэдэнгүүтлээ шууд тэр зөвлөгчийг залгасан гэж байгаа юм. Би бүр уншаад бүр гайхсан заяа. Харин дараа нь бол ахаад нэг таамаглал одоо шүүх хурлын үеэр бол мэтгэлцгээсэн. Энэ нь их шүн 00:40 цагийн үед бол ус нь гарч өвдөлтөд ирсэн. За тэгээд эмч сувилагч нар хүлээ авч төрөлтэй үл удирдсан. Хүүхэд бүтэлттэй төрсний дараа ихэд сав агшаах эмчилгээ хийсэн ч гэсэндээ умаа дахин сулраад цус бүлэглэлтийн эмгээг илэрсэн. Цус алдал зогсохгүй байсан учраас за эмч сувилагч нар тасралтгүй эмчилгээ хийсээр л байсан. За тэгээд ойролцоогоор бараг 3.2 литр орчим цус алдсан бөгөөд амин үзүүлэлтүүд нь унаад эхийн байдал маш хүнд басан учраас дийлэлгүй нас барсан гэдэг бас ийм мэтгэлцээнүүдийг хоорондоо ярилцсан байгаа. Ингээд цогцост үзлэг хийсэн тусын тэмдэглэлийг уншиж үгэй. За хэрэг явдал босноос хойш бол 1 сар гарангийн дараа нэрэн цогцост үзлэг хийсэн байгаа. За шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 32 тоот тэмдэглэл. Амь хохирогчийн цогцост гэмтэл тогтоогдоогүй. Амь хохирогч нэрэн ураг орчмын шингэн салиагаар хагасны улмаас нас баржээ гэдэг дүгнэлтийг бол аюул товчхондоо бол дүгнэж бичсэн байна. За нэрэн цогцост үзлэг хийхээс 7 хоногийн өмнө эхийн цогцост үзлэг хийгээд дүгнэлтэд биччихсэн байсан байна лээ. За уг дүгнэлтээр бол их эм нь төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн биш ураглалын улмаас умаагаас цочмог их хэмжээний цус алдаж цус алдалтын шокоор нас оржээ. Тамгийн тухайн сумын эмнэлэгт эмийг хүлээн авсан болон төрөлт удирдсан эмчнэр эхийг хянаагүй их барихын ужиг дуртгалтай хожуу хордлоготой том ураг бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умаа урагдаж цус алдан их энтгэд хүргэжээ. Мөн умаа ураглалыг яаралтай уншилж мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй юм байна. За их эмийг бол 2021 оны 4-р сарын 29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж цаашид авах арга хэмжээ шийдвэрлээгүй байна гэх шинжээчийн дүгнэлт байгаа юм. За тэгэхээр энэ хэрэг явдал чи ерөөсөө 2021 онд болсон. За тэгэхдээ 4 сарын 26-наас 29-ний хооронд нэлээд том эцтэй болсон. За тэгээ бас ихтэй байсан байгаа шүү дээ. Тийм учраас хэд хэдэн шинжилгээ өгөөд за тэгээд нөгөө хяналтын ягаан тэмдэгтэн дээр сайхан тэмдэглүүлээд амбулаторийн тэмдэгтэн дээр тэмдэглүүлээд яваад исэн байгаа. Тэдгээр тэмдэглэлүүдийг тэмдэглэж үзчихэд тухайн хяналтаа хийж исэн эмч маань огт ийм арга хэмжээ авъя. Ус ихтэй байна. Инги тгий. Би бол ингэж зөвлөхөөр байна. Энэ нь таны амь насанд бол арай эрсдэлд оруулахгүй арга зам юм ч юм уу тиймэрхүү зөвлөгөөнүүдийг огт өгөөг. Зүгээр одоо тэгэл ингээл төрн штэ гэд явуулсан юм байна гэж би ойлгоод байгаа байхгүй. За ингээ хохирчийн гэр бүлээс бол эхийн болон яран оршуулга болон бусад холбогдсон одоо гарсан бодит хохиролт нийтдээ 312 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилсэн байгаа. За үүнээс зөвхөн сэтгэл санааны хохиролт нь бол дангарангийн 200 сая төгрөгийг нь бол хэмжилсэн юм байна. За шүүх хурлыг ерөнхийдөө товчлон хүргэх юм бол шүүхийн дүгнэлтээр шүүгдэгч эмч нь эрсдэлтэй том урагтай эхийн төрөлтийг буруу удирдаж кесар хагалгааны заалттай байхад төрөх замаар хүчээр төрүүлснээс умаа урагдаж цочмог цус алдалтаар их нас орсон. За харин няраг бол вакуум таталтаар төрүүлж толгойн хавдартай болгосон бөгөөд 2 хоногийн дараа нас орсон байна. За шүүгдэгчийг эмнэлгийн төсөлөвчийг зохих ёсоор үзүүлээгүүд бол буруутаад тооцохоор
нэлээд ярилцсан байгаа. За тэгээ нийтдээ 31 сая 73,175 төгрөгийн хохирлыг төлөвлөх шийдвэрийг гаргахаар ярилцсан байсан бол за яг эцсийн мөчөд шүүхээс юу гэж тогтоосон талаар уншъя. Тэгэхээр энэ бол яг аль биесны шүүхийн тогтоолно гэсэн үг. За нэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-ын 1-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохиох ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаатай гаргасан. За мөн 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Залхуурснасаа би ерөөсөө энэ хэрийг уншаад залхуурснасаа л болсон байна гэж бодож байгаа байхгүй юу? Энэ эмч ерөөсөө залхуурчиж. Бүхэл бүтэн хагалгааны багийг дуудаад хагалгаагаа төлөвлөөд тэгж төрүүлэх байж итэл шууд хүчээр төрүүлээд тэгээ эмэгтэйг нь цус алдуулангуутай хүүхдийг нь хүчээр авснаас болоод толгоон хавдартай болгоод ингээд нас баруулчихж байгаа хгүй бүхэл бүтэн энэ хүүхэд нэраа төрсөн учраас хүн байгаа хгүй. Ингээ хоёр бүхэл бүтэн хүний амьд хүрсэн энэ эмчэд ерөөсөө л эмчээрээ ажиллах 2 жил нээлттэй хорих байгууллагад буюу шоронд ялаа ажиллаа гарч ирэнгүүтлээ ажиллаа хийе гэхээр 1 жил л тэр ажиллах тэр нөхцөлийг нь бууруулчихж байгаа. Тэнгүүтээ 3 дахь жилээс нь энэ хүмүүс зөв зөвөр ажиллаа хийгээд явчихна гэдэг ийм ял оноос нь байгаа. За ингээд уг хэргийн талаар миний бэлтгэсэн одоо энэ мэдээлэл бол энэ хүрээ дуусч байгаа. Гэхдээ нэмэлтээр одоо нэг энэ мөнгөн дүнтэй холбоотой шүүгээр шийдвэрлэж байгаа энэ төлхөөр тогтоогдож байгаа мөнгөн үнэтэй холбоотой нэг хэмжлийн талаар таад тайлбарлаж өгье гэж бодоод байгаа байхгүй юу. Энэ хүртэл мэдээж кейс бол аюу харамсалтай хэрэг. Гэхдээ хүн болгонд яг ийм ижил ийм харамсалтай зүйл тохиолдно гэж байгаа юм биш, муу ярилж байгаа юм биш. Гэхдээ зөндөө олон янз бүрийн л кейс гарч ирнэ. Тэгэхээр эдгээр тохиолдлууд дээр бид нэр яах ёстой вэ гэдэг талаар нь би таад тайлбарлаж өгье. Дээрээс нь энэ шүүх маань бүхэл бүтэн ийм их мөнгөн дүн ийм харамсалтай хэрэг болж байгаа чи ягаад 31 сая төгрөгөөр тогтоочж байгаа юм бэ гэдгийг бас ойлгож авах хэрэгтэй байгаа байхгүй тий тусдаа. За ингээд тайлбарлах юм бол нийтдээ хохирогчийн тал бол 312 сая 500 мянган төгрөгийг хэмжилсэн байгаа штэ. Түүний 112 сая 500 мянган төгрөг нь оршуулга болон бусад холбогдох зардлуудад байгаа. Харин 200 сая төгрөгийг бол сэтгэл санааны хохирлоо гэж үзсэн байгаа. За гэсэн чинь шүүх хянаад за уг том мөнгөн дүнгээс ердөө 44 сая 123 мянга 175 төгрөгийг бол эхний ээлжинд бол төлөвлөхээр зүгээр хилэлцэж байсан юм байна. Тэгсэн чинь тэр 44 сая төгрөгийг нь зарим баримтууд нь бол нотлох баримт нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн. За жишээлбэл татах юм бол за булган боллор гэдэг ийм оршуулгын бараа бүтээгдэхүүний бөөний төв бид юм байна. Тэрэнд 2 сая 300 мянган төгрөгийн зарлагын падан байсан гэж байгаа. За өөр нэг компаниас авсан хүүхэд баярлуулах бэлгэний мөнгө болох сая 500 мянган төгрөг. За тэр нь бас дахиад зарлагын падан байсан. За ийш тийшээ айгүйх тээвэрлэлт хийсэн ялангуяа Улаанбаатар хотоос Ховд аймаг руу юм зөөсөн. Тэр нь сая 750 мянган төгрөг болсон байна. За мөн том хүн хүүхдийн багц бэлэг. За шүүхийн тогтоол дээр бэлэг гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ бол энийг зэд гэж батсан. За 6 сая 600 мянган төгрөгийн баримтууд. За үүн дээр бол ямар нэгэн альва байдлаар нөөтийн баримт эсвэл гуйны регистр дээр гарсан баримт бол огт байхгүй байна. За ийм учраас энийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзээд байгаа. Өмнөх хэрэгүүд дээр ч гэсэн баримт нотлох дутуу гэдэг зүйл залтаар аягүй хүмүүн хасаад байсан байхгүй юу. Тэгэхээр би таад өгч байгаа мэдээлэл нь юу вэ гэхээр аль болох санхүүгээ тоотой хідэн хүмүүстэй бариулаарай гэж зөвлөхөөр байна. Яагаад тэгэхээр эдгээр хүн болгон нөгөө нэг харамсалтай хэрэг тохиолдохоор ишэнжгүйгээд би тийм юмыг нь аваад ирээ. Би энэ юмыг нь багцлаад аваад ирээ. За би тээвэрлэлтийг нь хариуцаад яваад аваад ирээч гэдэг юм уу. Айгүй олон хүн тусалчихсан баг. Тэгээд нөгөө хүмүүсээс одоо юу гэдгийг тусалсан юм чи ямар баримт нэг хэдэлтэй байна шүү дээ. Ямар тач гарсан гэдэг нь үнэ учраас одоо хар данс хөтлөөд бол бичээд өгсөн байх гэж бодож байгаа. Тэгэхээр дараа нь одоо яг тийм шүүх цагдаатай холбоотой хэрэг хөөцөлдөж байгаа юм бол тоотой хідэн хүмүүстэй санхүүгээ байруулад за тэдгээр тоотой хідэн хүмүүс маань хариуцж байгаа учраас аль болох нөөцтэй газраас баримттай газраас бараа бүтээгдэхүүн аливаа үйлчлэгийг авах хэрэгтэй. Үгүй нөөтийн баримтгүй гэх юм бол ядаж тэр зарлагын падаан дээр санхүүгийн тамга тэмдэг байх ёстой. За мөн дээрээс нь холбогдох боломжтой байдлаар тухайн одоо бизнес эрхэлж байгаа тэр нэг хувь хүнтэй 8 эрхэлж байгаа тэр хүний регистрийн дугаар ядаж утасны дугаар ч юм уу тиймэрхүү мэдээллүүдийг заавал бичиж авах хэрэгтэй юм аа. За ингээд
нийт хэрэг маань бол дуусж байгаа. За би энэ хэрэгээрээ бол аль нэг аймаг сумдын нэрийг доош татахгүй. За тэгээд бүх эмч нарыг одоо муу буруу сэтгэлгүй ажилдаг гэж нийтийг бас өдөөн турхирах гээгүй. За бас нэг сэргийлэх, сэрэмжлэхэн зүйтэй юм болоо да гэж бодсон учраас яг энэ хэргийг сонгож аваад бэлтгэсэн. За би бас өөрөө төрсөн эмэгтэй ээж хүн байгаа. За тэгээ маш тийм сайн эмч нарын ачаар тэгээ ялгаагүй л улсын эмнэлэгтээ айгуу сайхан төгсчихсөн. Тэгэхээр бүх эмч нарыг бол үнэхээр муу шүү гэж хэлээгүй. Гэхдээ яг гоо сайн төрсэн эмч одоо сайн хөнгөн төрчихсөн эмэгтэйчүүд маань бол нэг их нийтлэл бичээд байдаггүй, пост бичээд байдаггүй, постноос нэг хандлагатай байдаг. Харин эсрэгээрээ нөгөө надад ингэж хандлаа, би инглээ, тэр тэглээ, тэр эмч ингэж төрүүлээ гэдэг постууд маань илүү одоо вайрал болоод байдаг учраас төрөх үеийн эмч нарыг айгу муу гэдэг ойлголтууд бас яваад байдаг. Гэхдээ яг уу миний бодлоор бол 70-30 байхаа гэж боддог. Тэгэнгүүтлээ хэрэгээ бүр яг уншаад дуусчлаа гэж би бодсон байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд хамгийн бүр блоуаут хийсэн, бүр бүүм хийсэн нэг юм нь юу вэ гэсэн чинь нөгөө нэг эмчэд 2 жилийн хорих ялыг өгсөн байгаа штий. Тэрийг нь энэ шүүх тогтоолын 6 дугаар заалтан дээрээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 21 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-т зааснаар шүүгтэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялын 2 жилийг нь өршөөн хассугай гэдэг заалт ороод ирсэн байхын тэгэхээр энэ хүн огт шорон суугаагүй гэсэн үг. Тэгэхээр 1 жилийн хугацаатай эмчлэг хэрхээ асуусан байна. Өөр бусдаар ямар ч ял шийтгэл бол ирээгүй байх нэ. Яг уу иргэний бүртгэл үл үүсгэж байгаа эрүүгийн ял шийтгэл оногдсон гэсэн бүртгэл үүсгэсэн. Гэхдээ ямар ч тач шоронд бол хоригдоогүй гэсэн үг юм биш шүү. Тэгээд яг энэ хэргийн талаар та яд юу гэж бодсон бэ? Надад бол яг миний энэ хоолой бичиж байгаа маань 3 дахь удаа ахгүй юу? 3 дахь удаагийн оролдлогоороо би энэ хоолойг бичээд одоо яг дунд нь маш олон катуудыг хийж идэтэлж байгаа энэ бичлэг байгаа. Тэгээ эхний нэг удаа эхний 2 удаа угаасаа миний хоолой амар зангиад байсан. Тэгээ та хэд бас ямар санагдсан бэ? Надтай яг ижил амар хүнд тусч гинөө эсвэл ямар тач сэтгэлээ хуваалцаарай.